хандаа байна. Шуурхай мэдээ хүргэе. Дэлхийн буддын шашны тэргүүн 14-р Далай лам Voice for the Voiceless буюу дуугуучдын дуу хоолой номонд өөрийн хойд дүрийг хятадаас гадуур чөлөөт ертөнцид төрнө гэж дурдсан. Энэ нь төвдийн буддизмын уламжлалт Далай ламын залгамжлалын асуудалд шинэ хандлага авчирч байгааг барууны томоохон хэвлэлүүд онцолсон. Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал нь төвдийн ард түмний эрх, соёлын үеийг хадгалах, хамгаалах үйлсэд чухал нөлөө үзүүлж болзошгүй юм. Тэрээр 90 насны ойгоор залгамжлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амлаад байгаа юм. Тэрээр эх 7 дугаар сард 90 нас хүрнэ. Гэтэл энэхүү мэдээллийн дараа бүгд найрамдах хятад ард улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ сарын 11-нд Далай ламын хойд дүрийг тодруулах асуудлаар мэдээлэл хийжээ. Тэрээр 14-р Далай лам бол шашны хувцас нөмөрсөн хятадын эсрэг салан тусгаарлах ажиллагаа явуулагч улс төрийн дөрөвч юм. Тэрээр төвдийн ард түмнийг төлөөлөх ямар ч ирэхгүй. Хуйлгааны хойд дүрийг тодруулах нь төвдийн буддын шашны онцлог залгамжлах хэв маяг бөгөөд тогтсон шашны зан үйл болон түүхэн дүрм журмаар тодруулдаг. Далай ламын хойд дүрийг тодруулах тогтцоо нь хятадын төвдөд дэлгэрч шашны байр суурь цол хэрэгнийг хятадын төв засгийн газраас баталдаг. Энэ нь хэдэн зуун жилийн түүхтэй. 14-р Далай лам нь өөрөө шашны зан үйл түүхэн дүрм журмын дагуу эрен хаягдаж хойд дүрээр тодорсон бөгөөд тухайн үеийн төв засгийн газраар батлагдсан юм. Бүгд найрамдах хятад ард улс засгийн газар шашны үйл хэргийн тухай журам, төвдийн буддын шашны хувилгааны хойд дүрийг тодруулах ажлыг хэрэгжүүлэх журмуудыг баталж, төвдийн буддын шашны залгамжлах хэв маягийг хүндэтгэн хамгаалж байна. Хувилгаан тэр дундаа Далай ламын хойд дүрийг тодруулах нь улсын хуульд тогтоомж шашны зан үйл түүхэн дүрм журмыг дагаж мөрдөх ёстой бөгөөд бус дотроосоо эрен хайж алтан бомбаас нэр суулгах, төв засгийн газар батлах, зэрэг үйл явцын дагуу хэрэгжих ёстой гэж мэдгдсэнийг Хятадын элчин сайдын яам өнөөдөр X буюу Twitter хуудсандаа ийхүү монгол хэлээр дамжууллаа. Дэлхийн мэдээ хүргэлээ.